Дараагийн мэдээ хүргэе. За Монгол улсын дээд шүүхэд нийтдээ 38 нам бүртгэлтэй байна. Гэхдээ эдгээрийн тэн хагасаас илүү санхүүгийн тайлагналаа хуульд нийцүүлээгүй гэдэг шалтгаанаар 2028 оны улсын хурлын сонгуульд оролцох эрхийг асуулах нөхцөл үүсгэр байна. Тодорхойлбол 29 нам л санхүүгийн тайлангаа гаргасан. Энэ дундаас 17 нам нь үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдгдсэн бол бусд нь X тайлан гаргасан байна. Хуулийн дагуу байнгын доктортой үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам сонгуульд өрсөлдөх эрхтэй юм. За сонгуулийн ерөнхий хороонд санхүүгийн тайлангаа ирүүлсэн намуудын жагсаалтаас харуул хамгийн их хөрөнгөтэй нам нь Монгол Ардын нам байна. Тус намын хувьд нийт 31.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол ардчилсан нам 1.1 тэрбум, хүн нам 266.4 сая төгрөг, Монголын ногоо намын хувьд 122.6 сая төгрөг, иргэний зэрэг ногоо нам 55.3 сая төгрөг, шинэ нам 47.7 сая, сайн ардчлал иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, Монголын үндэсний ардчилсан нам 35.5 сая, эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 20.1 сая, за бусад намууд 0-14 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлжээ. За Монголын консерватив нам болоод хөгжлийн хөтөлбөр намуудын хувьд ямар ч хөрөнгөгүй гэж бүртгүүлсэн байна. Тэгмээ санхүүгийн тайлангаас нь үзэхэд нийт намуудын 3/1 нь л хуулийн шаардлага хангахуйс төвшөнд байгаа юм байна. Тиймээс улсын хурлд судалгүй намуудын олонх нь 2026-аас 2027 оны хооронд санхүүгийн тайлагналаа хуульд нийцүүлэхгүй бол сонгуульд оролцох эрхгүй болохоор байна. 28-аас 29 нам санхүүгийн тайлангаа ирүүлж байгаагаас нэг 10-аас 12 нь бол одоо санхүүгийн үйл ажиллагаа явуулаагүй X тайлан ирүүлдэг. За 10 гаруй нэг 17-аас 19 нам нь бол санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн намууд ирүүлдэг. За энэ дотроос маань бол 7 нам нь бол улс төрийн одоо энэ хуулийн дагуу, улс төрийн намын хуулийн дагуу төрөөс санхүүжилт авч байгаа гэсэн. Нийтдээ өнөөдөр хэдийгээр 38 улс төрийн нам байгаа ч гэсэн 10 орчим улс төрийн нам нь бол ер нь бол асуудалтай болчиход байх шиг байна. Бусад намууд нь ч гэсэндээ эдлүү идэвхтэй тасралтгүй ажилдаг болох юм хэрэгцээ шаардлага байна л гэж харж байна. За өөрийн гэсэн хөрөнгөгүй дээр доктортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа жижиг намуудын хувьд гол бэрхшээл нь санхүүгийн асуудал нэрлэгдэж байна. Мөн намын гишүүнчлэл, удирдлагын төвшөндөх гендрийн харьцааг хангах хүний нөөцийн боломж ч таарав байна. Нам гэдэг бол одоо сайн дурын үндсэн дээр эвлэн нэгдэж өөрсдөө үйл ажиллагаагаа явуул бодлогын нам болох одоо зорилттой тавиад ажиллаж байгаа хүмүүс одоо нэгтгэл модгчийн асуудлуудыг бол өөрсдөө шийдэх ёстой. За дан ганц улсын хурлд судалгүй жижиг намууд хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм биш. Парламентд судалтай 2 том намын хувьд ч улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлх юм бол Монгол Ардын намын хувьд нийт 316 мянган гишүүнтэй гэдэг ч намын гишүүнчлийн татварыг ердөө 231 хүн л өгсөн байдаг байна. Зарим ардчилсан намын хувьд 200 мянган гишүүнээс бүрддэг гэдэг ч 2142 хүн л 2025 онд татвараа төлжээ. Тэгэхээр улс төрийн намын гишүүд чинь татвараа төлөхгүй байна. Хуулиараа энэ хуулиар чинь угаасаа хэрвээ та гишүүн бол заавал татвар төлөх ёстой. Гишүүн биш бол дэмжигч гишүүн рүү шилжиж татвар төлөхгүй байх энэ эрх нь нэгдэх юм. Энэ хууль хэрэгжихгүй байна. Тэгэхээр би одоо юу гэж ойлгохыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн улс төрийн намуудын бүртгэлүүд бол шинжлэгдэхэд нэлээд удаашралтай байгаа болтой юм уу да гэж ингэж харж байна. За том жижиг парламент судалтай судалгүй гэлтгүй улс төрийн намууд хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Иймээс жихний ээлжинд огт санхүүгийн тайлан ирүүлэхгүй байгаа 6 намыг идэвхгүй тооцох асуудлыг улсын дээд шүүх хэлэлцгээр болж байна.